Дэд боловсролын байгууллагыг дэмжих төслийн хүрээнд манай сургууль дээр 2 төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь суралцсан увдас төсөл юм. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан харилцааны өндөр ур чадвартай аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрийн нөөц боломжоо ашиглаж чадах бүтээл сэтгэхүйтэй бусдтай хамтран ажиллах чадвартай мэргэжлийг бэлтгэхэд ихтэй сургуулийн багш нарын үүрэг ихээ. Бидний хэрэгжүүлж буй төслийн зорилго нь багшийн хөгжилд шинжилэл өөрчлөлтийг хийх, ихтэй сургуульд ментор ба ментигийн тухай ойлголт өгөхөд чиглэгдсэн. Манай сургуулийн багш нар гадаад дотоодод боловсрол судлаар суралцаж, олон ажлыг сүүлийн 20 жилийн хугацаанд хийж, тодорхой үр дүнгууд гарч эхлээд байна. Үүний нэг нь багшийг тасралтгүй хөгжүүлэхийн тулд 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр сургалтын бодлого зохицуулалтын газрын дэргэд албан ёсоор багшийн хөгжлийн төв байгуулагдсан. Бид төслөө эхлүүлэхийн тулд ментор ба менти хэмээх ойлголт нэр томьёоны чиглэлээр судалсан, мэддэг, туршлагатай багш эрдэмтдийг оролцуулах үүднээс анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн цахим хаягаар болон бусад хэрэглэгчдэд мэдээлэл түгээн анхны танилцуулга хэлэлцүүлгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийсэн юм. Тус хэлэлцүүлэгт анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн бүрэлдэхүүн 5 сургуулийн асуудал суурилт суралцгуу сургалтыг дүүргэсэн багш нар магадлан итгэмжлийн үндэсний зөвлөл, Монгол улсын их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургуулийн Захим институт, хууль сахиулахын их сургууль, Монголын багш нарыг дэмжих нийгэмлэгийн багш судлаачдын төлөөлөл оролцож, дэд боловсролын байгууллагад гаднаас орж ирж буй үг хэллэгийг зөв тусгах үүднээс сургалт семинарыг бүтэн 1 сарын турш зохион байгуулсан юм. Семинарын үр дүнд менторын сургалтын хэрэгцээг тодорхойлох, асуулга, ярилцлагын агуулга, арга зүй, цөм хөтөлбөр боловсруулах удирдамж, гарын авлагын агуулга, багтаамж, хичээлд ашиглах сургалтын 3 киноны зохиолын агуулгыг тодорхойлж гаргасан нь энэхүү төсөл амжилттай хэрэгжихэд чухал нөлөө үзүүлсэн гэж үздэг. Судалгааны үр дүнгээ анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн 2016 оны эрдмийн чуулган 58, анагаах ухааны боловсрол судлал сувилхан боловсрол судлалын салбар хуралдаанд менторын сургалтын хэрэгцээг тодорхойлсон судалгааны сэдвээр аман илтгэл тавьж, Монголын анагаахын шинжилгээ ухааны эрдмийн чуулган 58 зориулан гаргадаг эрүүл мэндийн шинжилгээ ухааны сэтгүүлийн тусгай дугаарт өгүүлэл бичигдсэн болно. Менторын цөм хөтөлбөрийн загварыг боловсруулахдаа лавг гараг бүрт болдог төслийн багийн гишүүдийн хурал, ярилцлага, сургалтын бодлого зохицуулалтын газрын багшийн хөгжлийн төвтэй хамтран менторын сургалтын цөм хөтөлбөрийг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн дэд профессор цолтой багш нарын дунд зохион байгуулсан хэлэлцүүлэг, сургалтын бодлого зохицуулалтын газрын хурал, менторын сургалтанд хамрагдсан багш нарын дунд чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгуулсан үр дүнд үндэслэн боловсруулсан. Менторын сургалтанд зориулсан өрөө тогтчулж 20 менторыг бэлтгэх нь манай төслийн 3 дугаар зорилт байлаа. Заах угаас суралцгууч шилжихийн нэг үндэс суурь нь хичээлийн өрөөний ширээний хэлбэр гэж үздэг. Жижиг бүлгээр баг олон суралцахын тулд дугуй хэлбэрийн ширээ хамгийн тохиромжтой бөгөөд бие биенээ харах, ойлголцох, сонсох, ярилцах, хамтрах, хүндэтгэх зэрэг өнөөгийн нийгэм шаардаж буй амьдралын суурь чадвараас суралцж байдаг. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багшийн хөгжлийн төвийн дэргэд зохион байгуулагдсан асуудал суурилт суралцгуу сургалтыг дүүргэсэн багш нараас 20 багшийг сонгон шалгаруулж, биедан суралцсан хэлбэрээр 5 сарын турш хамтдаа суралцлаа. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр менторшипийн сургалтанд хамрагдсан багш нар сурсан, мэдсэн, ухаарсан зүйлээ ханы илтгэлээр нээлттэй хэлэлцүүллээ. Сонсоод мартдаг, хараад сандаг, хийгээд ойлгодог хэмээх дорны зөрц зөвхт үндэслэн ихтэй сургуулийн багш нар оюутан суралцах ёстой, иргэдэд зориулан хийсэн, бүтээсэн, санаачилсан, сэтсэн туршлагаа хуваалцах үүднээс
Sky Forever студитэй хамтран сургалтын 3 киног бүтээлээ. Ихтэй сургуулийн багш төдийгүй нийгмийн харилцаанд бусдад үлгэр дуурайлал үзүүлэгч буюу менторын тухай, менти буюу үлгэрлэн дуурайгчийн тухай анхны гарын авлагыг өөрийн орны хүмүүсийн хэрэгцээ шаардлагад үндэслэн боловсруулахаар ажиллаж байна. Ментор ба ментигийн талаар монгол хэл дээр ном хомс, хэдийч зөвхөн гадаадын их сурвалжийг судлахаас гадна эртний уламжлалт зан заншил, түүхэн хөгжил, ахмадын сургаал бүтээлээс ишлэл авч бүтээлээ туриуж байна. Олон нийтэд төслийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэх үүднээс анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн веб хуудас 7 хоногт гардаг сонинд цаг тухайд нь мэдээлэл түгээхээс гадна Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн мэдээний албаны өглөөний үдийн зочноор багшийн хөгжил, харилцаа хандлага сургалтанд нөлөөлөх нь менторшипийн тухай ойлголт сэдвээр оролцлоо. Ихтэй сургуулийн хөгжлөөс нийгэм хамаардаг. Ихтэй сургууль хөгжөхөд багшийн хөгжлийн нөлөө ихээ. Ихтэй сургуулиудад ментор ба ментигийн тухай ойлголтыг бий болгоход энэхүү төслийг дэмжиж, санхүүжүүлсэн боловсрол соёл шинжилгаан спортын яам, дээд боловсролын шинжилгээний төсөл баг, Азийн хөгжлийн банкны хамт олонд төслийн багийн нэрийн өмнөөс болон анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн багш нарынхаа нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна.